Монгол Улсын засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан Зөв Монгол хөгжит үндэсний хөтөлбөр нь сургуулийн өмнөх бага дунд боловсролын чанарын шинжилэл авьяас ном дэд хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн хүүхэд бүрийг хөгжүүлж байгаа. Сайн туршлагыг хуваалцах, эцэг их олон нийтэд хүргэх зорилгоор Зөв Монгол хөгжит үндэсний хөтөлбөр хүүхэд бүрийн хөгжилт сэдвтэ аймгийн үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна. Чуулганы үйл ажиллагаа 2016 оны 4-р сарын 14-өөс 16-ны өдрүүдэд 70 садагт тогтоолно. Чуулганы үеэр 4-р сарын 14-нд 10 цагаас хөгжим жүжигний театрт Монгол Улсын гавь зүтгэлтэн байгаль жавын нэрэмжит өсвөрийн морин хуурчдын наадам говийн жонон бүжгийн тэмцээн мөн 4-р сарын 15-нд 11 цагаас спорт орны зааланд сургалтын технологийн дэвшил боловсролын чанарын баталгаа үзэсгэлэн 4-р сарын 11-ээс 15-ны өдрүүдэд 1-р сургууль дээр бага боловсролын багш нарын дунд боловсрол соёлын газар боловсролын их сургуулийн хамтарсан сургалт 4-р сарын 16-ны 11 цагт ажны талбайд бие чадан сурагчдын 5 мэдрэхүйн хөгжлийн үзүүлбэр тоглолтууд 3-р сургууль дээр сурагчдын дунд оюун ухааны наадмууд тус зохион байгуулагдана. Эрхэм мөндөд эцэгчүүд үзэгчид та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.